Энэхүү аниме нь Японы олон алдартай зохиолуудаас сэдвүүлэн бүтсэн. Эхний хэсэг нь хүн байх эрхгүй буюу Ningen Shikaku гэх хэмээх зохиолоос сэдвүүлсэн бөгөөд уг зохиолыг 1948 онд тухайн үедээ нэлээд нэр гарсан зохиолч Дазай Осамо бичсэн байдаг. Одоо олон зулмаршилгүй бичлэг рүүгээ орцгоё. Аниме эхлэхдээ нэгэн үл бүтэх зурган дээр голд нэг хүү ардан 5 эмэгтэй зогсож бугаар дүрслэгддэг. Уушин газарт нэг эмэгтэй хоцорч тэрхүү эмэгтэй нэрийг Маюми гэнэ. Яг тэр үед нь хүмүүсийн дархийг угааж ашиг олдог газарт нэгэн хүү өлсөж тэрхүү жүжиглэж тиймэл дүр хэсгснийхээ төлөө залинждаг. Дараа 0-доо чамайг баян айлын хөвт гэдгийг мэдчихвэл олон асуудал үүснэ гэд ярьж байхад нэг зүйл боддгоо нь ааваас нь дамжуулсан үг буюу битгий хүний нэр Бастад бай. Дахиж наа зүдээ ивэл өөрөө холоод чидгийх үг байдаг. Энэ хүү ааваар одоо тижээлэхэд тэрийгэ бодож байх зурд нь гаднаас Токоноор ирээд цоохоор зугтаж чаддагч тэр Токотойгоо дахиад тараад гүйсээр өнөөх уушин газар руу ордог. Маюми ноолоод байсан хүнээсээ олдохын тулд өнөөх хүүг дүүгээгээд хамт хол очиж суугаад уудлгүй өнөөх цагт ороод ирсэн Маюмигаас энд нэг хүн орж ирсэн үү гэхэд 0 орцсон гэх үгээр 0 руу ортол байхгүй штэ. Маюми зүгтаараа гэж орлоод Токогийн зураад үлддэг. Зүгтчаад буцаад орхисон зам дээр ирж Маюмиг авчхаад ярилцаж байтал энэ хүү зургийн ангид сурдгийг мэдэж авдаг. Өнгөрсөн дүүхэн аавда хүүхдүүд нь авахыг хүссэн зүйлээ захиж байхад Ёзо гэх хүү нь ном гэж хэлтэл аав нь дурамжхан байсан болохоор уурлуулчихж гэж бодоод очоод аавынх нь хилээд байсан лууны багийг бичсэн байдаг. Манай хоёр ч нэлээд ярилцсны эцэстээ нэг нь буруу гараар мөнгө олж нөгөө нэг нь яаж тэм зүйлийг удаан хийж мөнгө олж байх втэ гэд нэг үгээр бол хоёуланд амьдрахыг хүссэн хүсэл нь тгийг задсан баг хасгаруугаа орсон гэхэд буруутгааргүй. Амиа өгөөдгөөс өмнө дараа төрөлтөө хүн болж төрүүл хүн шиг амьдрах юмсан гэж хэлээд Ёзог намайг үгүй бол би өсөрч чадахгүй гэд хоёулаа хавцлын ярмэг дээр зогсоод чиний араас удахгүй очноо гэж хэлээд араараасаа өсөрдөг. Ёзо гэх саяны эрэхтэй маань багаасаа юу ч хийсэн бай хамаагүй хүмүүсийг буюу нийгмийг инээлгэж лавл болно гэж бодсоор өөрийг нь шоолж байсан ч дагаж инээж тэр дундаас нэг хүү Ёзог дүр бүтээгээд байгааг мэдээд дандаа хотлаа гэж таарах болгондоо илдэг. Удалгүй зүүднээсээ сэрэхэд эмнэлгийн орон дээр байх Ёзо дээр Токогоос хамт зогтдог хүн нэрцэн чамтай хамт өсөрдөг эмэгтэй өгцөн. Чи амьд гардаг аваа юм шүү гэж хэлээд хажууд нь Ёзогийн аавынх нь үгийг дамжуулагч ирсэн. Чамайг одооноос би хариуцна. Аавынхаа нэрнд талтаастай. Бүр амиа өгөөтгөх гэж үтсэн болохоор чамаас ангараг тасалсан гэж дамжуулж гараа гэсэн. Яг тэр үед нь мэдээ бэлтгэдэг газар дээр саяны 2 хүн хавцлаас үсэрч нэг нь амьд үлдсэн гэх мэдээллээр Ёзогоос ярьцлага ав. Чам шиг эгчхэн очиод асаавал хариу хэлж магадгүй шүү гэд хэлсэн ч таадаггүй яваад өгдөг. Тэгтэл хойноос нь ажлаас нь халах яриа зохиогаад бодолтой автаж байхад галт тэрэгэн дайруулах шахсан ч нэг хүн авардаг. Оройн гэртээ ирэхэд бид нар энэ ихч хүүхдтэйгээ хоёулахна байдгийг мэдэж авна. Харин Ёзо дээр цагдаагийнхан ирж тодруулга авч байтал Ёзо альчуур бариад ханиалахад өвчин тусчиж халдварлаг хүчин байна гэсэн ч худлаа одоо мэдээний байгууллага нь энэ найзад нь мөнгө өгөөд цагдаагийн явуулаад ярьцлага авдаг байхгүй юу. Маргааш нь Ёзогийн зургийг сэтгүүл дээр гаргацсан. Тэрийг нь үг дамжуулагч хардсан өнөөх найз гэхэд хэцүү нөхөр нь энийг харж байсан гэд мөнгө өгөхгүй юм уу гэж хэлээд Ёзог машинд суулгаад нэг өрөөнд авчирч хаалгыг нь өгждөг. Бодолтой дарагцаар баг ахтаа Обаге гэх зүйлийг зурж байснаа санаж тэр зүйлээ зурхаар болдог. Зурж байтал Маюмигийн хавцал дээрх дүр сарагдаж зурсан бүх Обагегээ урчдаг. Шүнэн зогоор гарч зүхтаад маргааш нь өнөөх эмэгтэйтэй таарж өсвөл манайд очиж болно штэ. Угаасаа очих газаргүй байгаа зү гэж хэлээд очихоор болдог. Дараа нь бүр дасцсан эрэхт нь хоолыг нэгээд хүүхдтэй нүртэл нэлээд дотносож хүүхдэн ч бүр ааваа гэд дуудаадахдаг. Гэхдээ яаж сайхан байсан өнгөрснөөсөө салж чадахгүй гараа угааж явахдаа цусаарч оройн аавынх нь дүр сарагдаад мөнгө олж чадахгүй хүн бол хүн биш гэж хэлхийг санаад зургийн ангид явж байсан бас нэлээд давгүй зурдаг болохоор зургаараа мөнгө хийнэ гэд ихний зургаа үзүүлтэл өнөөх мэдээ бэлтгэдэг газар авдаг. Дараа нь дахиад зураг сууж байтал гаднаас өнөөг ашигла хардаг найз нь орж ирээд өнгөрснийг чинь дэлгээгүй байгаа шүү дээ. Надад мөнгө өгөхгүй мүү гэж хэлээд мөнгийг аваад явцдаг. Өдөр нь зураг өгж мөнгө авчгаад замдаа байх нэгэн худалдаг чимэгтэйг хараад ягаад ч муушин газар руу орж тэндээ арх уугаад гадуур онцсон байдаг. Дараа өдөр нь төчнөөс тамхи аваад гэртээ иртэл өнөөх бага ахтай зурдаг асан Обакен нүдэн тарагдаж зүхтаад эцэст нь гэртээ ирэхэд төрөний найз нь ирсэн аавынх нь биеийн таар байгаа талаар хэлдэг.
Гэсэн ч Язо ерөөсөө тоодоггүй бүр гараад архитаад тэр нь бүр даамжирч нэлээ хэдэн сар явсаар өвөл болтож дөрөвний төц ажиллаулдаг охин ирээд ойлоод байгаа юм уу? Яагаад нана хөвтөд байгаа гэж асуухад Язо Майамиг хавцлаас түлхэгдсэн тэрийгээ хэлэхэд огтхон итгэдэггүй. Наадхаа та зохиосон бидтэй гэд одоо яваад өгдөг байхгүй юу? Яагаад итгэхгүй байгаа вэ гэвэл юм би сайн мэдэхгүй. Гэхдээ хүмүүс мартцсан гэж ойлгоод байгаа байхгүй юу? Энэ үед нь одоо бүр засмаас орцсон байгаа ч тэ. Гадаа зас орцсон архитаа далга болцсон болохоор сэтгүүлч эмэгтэйгээс салаад харин төцний охинтой нийлцэн хамт бүр амьдарч байгаагаар үргэлжилдэг түүхэн үед юм биш. Язо архинд орцсон тэгээд төцний охин чи надтай гэрэлвэл би дахиж явахгүй гэд одоо хамт байшин төрөөсөлж байгаа юм байлээ. Найз нь орж ирсэн Язоч удаан уулзаагүй юм болохоор сайхан ууд сууя гэж одоо бараг хүчээ найзаагаа уулгаад тэг хоорондоо зураг үзүүлээд аюу сайхан байж байхад нь гаднаас нэг эрхлэгч гэж нэг юм Язог асуугаад төцний охин ч Язод хэлтэл найзтайгаа яриад тоодоггүй. Язогийн найз нь энд ирсэн шалтгаан болонгууд аавынх нь нас барсан талаар хэлж Язог аав дээрээ очихыг асуух гэж л ирсэн юм байна лээ. Чи очил та хүний ёс шүү дээ гэтэл хүний ёсоо гэж мэдрэлтэж байгаад төцний охины нэрийг дуудаад тэр л миний хажууд байвал гэж шатаар буухад энэ охин аюу өрөвдөлтөй Язо тандаж зөндөө орилсон ч сонсоогүй юм шиг байна лээ. Яагаад авраагүй юм бэ гэд уйлж оройж болж Yoshiko орноосоо босоод нойрны юм шиг юм байгаа. Одоо нойрны юм шиг байгаа. Бүтнээр нуух гэтэл Язо болиулж дараад нь өөрөө бүгдийг нэтчихдэг. Эцэст нь айгаад байсан Obake буюу хард үрстэйгээ сууснаар энэхүү анимны хүн байх хэрэггүй гэх зохиол өндөрлөгөө. Тэгээд таалагдсан бол лайк дараарай. Баяртай. Энэ анимын 3-4 зохиолоос бүтдэг. Тэгээд хэрвээ дахиад сонсомоор байвал лайк дараарай. Баяртай.